За намайг Тэнгис гэдэг. Тэгээд одоо өнөөдөр симфонигийн талаар сэдвээр яриах гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр нэг иймэрхүү 7 зүйлүүдийг тайлбарлах. Эхэнд нь одоо нэг шема ямал гэдэг нь одоо баазаа хэрхэн үүсгэх вэ? Тийм баазыг яаж үүсгдэг вэ? Тэгээд тэрүүгээрээ баазыг яаж үүсгэх тэрүүгээр одоо шил форм модель ч юм уу бус зүйлүүдээ яаж гаргаж аваад тэрийг яаж ашигладаг вэ гэдэг талаар ярих юм. Форм submit хийх гэдэг нь болохоор ерөнхийдөө зүгээр энгийн одоо шил PHP дээр ашигладаг шиг өөрийн хүснээрээ формыг өдөртөөд өөрийн хүснээрээ формыг одоо зохиогоод ашиглах талаар ярина. Дараагийнх нь болохоор энэ хоёр ерөнхийдөө хамтдаа validation-ыг бас тайлбарлана. Тэгээ ерөнхийдөө нэг дататайгаа яаж ажиллах вэ гэдэг талаар ярина. Тэгээд security тал дээр чинь нууц хамгаалалт одоо ямар нэгэн зүйлийг хандах эрхийг яаж зохион нэг тохируулж өгдөг юм бэ гэдэг талаар. Тэгээд нэг pagination буюу нэг хууцлалтын энэ алдаа бичих юм тий. За тэгээд шууд юугаа үсгээд явчих. Симфони дээр прожект үүсгэхдээ ингээд үүсгэж чинь тэгэнгүүт сая бидний орсон MBG гэдэг хавцсан дотор иймэрхүү хитэн файл үүссэн байна гэж. За тэгээд ерөнхийдөө бол нэг виртуал хостын тохиргоо гэж байдаг. Тэр тохиргоог би ерөнхийдөө хийгээд өгсөн байгаа. Тэрийг За ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар тохиож байгуулад өгсөн байгаа. Одоо нэг сайтын манд root авцсан энд байрлал нэг байна. Юу эсвэл S хайтан симфони ангутан түлэх S нь ястаа тусдагчлаа. Хайтан одоо энэ дээр За ингээд тохируулж өгсөн. Тэгэнгүүт манай төсөл рүү маань болохоор за одоо ингээд хандаж ерөнхийдөө болно. Одоо юу ч байхгүй байхгүй. Яагаад тэгэхээр бид нэг аппликейшн үүсгээгүй байгаа. Тэгэхээр одоо симфони За ингээ аппликейшн үүсгэсэн. Тэгэнгүүт одоо ингээ симфони прожект маань үүслэе гэж гараад ирж байгаа. За тэгээд одоо хэдүүлээ. За ерөнхийдөө баазын тохиргоогоо энэ чи хийгээд өгчтэй. За зэмчүүлээ. Так чи.
За ерөнхийдөө нэг иймэрхүү юмнууд нэгнгууд бүх зүйл UTF 8-аар үүсээд явждаг байна. Тий. За би энийг харин компьютер шууд тавих гэдэг юм л та. Энэ үү? За. Гуха энэ алтаг зүг явж байгаа. Ингэж үү? За ингэж болсон. Одоо чи зүгээр энгийн нэг форм үүсгэж. Энгийн зүгээр нэг контакт гэдэг тэбэл үүсгэж. Тэгээд timestamp table гэдэг нь болохоор за одоо дараа нь за ерөнхийдөө зүгээр энгийн нэг 4 филдтэй 4 үндсэн филдтэй юм тэбэл үүсгэж байгаа. Тэгэнгუутаа одоо энийг би болохоор зүгээр амар гээд бүх юма хэлбэрчлээд нэг команд энэ командаар бүх юма хийждэг. Тэгээд за ингээ өгөнгүүт энэ чи урд нь байсан бааз байх юм бол тэрийг устгаад тэгэнгүүтээ шинэ бааз өөрөө үүсгээд тэгээд модель классуудаа үүсгээд тэгээд тэрний дараа формуудаа үүсгээд тэгээд формуудаа үүсэнгүүтээ SQL-ийн data SQL гэсэн файл руу бас бичээд одоо нэг үүсгэсэн SQL үү. Тэгээд ерөнхийдөө таблуудаа үүсгээд тэгээд хэрвээ нөө fixture гэдэг жишээлбэл би хэмжлэлт дата оруулсан бахам тэрийг уншаад тэгээд бүх юм окей бол одоо data was successfully downloaded гэдэг тэгээд дуусчаа. За үүний үр дүнд юу үүссэн бэ гэхээр манай бааз дээр нөө түрүүний тable маань үүссэн. За ингээд ийм харагдсан. За ийм филдэд үүссэн. Нөө timestamp table гэдэг учир нь юу гэхээр credit data, update data гэдэг хоёр филдийг бүр автоматар ингээд гаргаад ирдэг. Энэ date time төрөлтэй. Тэгээд ерөнхийдөө ингээд болоо. За одоо түрүүний үр дүн нэг үүссэн юмнууд маань хаана байгаа гэхээр SQL нэг чинь гараад ирж байна. SQL харагдах. За ингээд нэг тэблэг үүсгэхэд нэг SQL байгаа шүү дээ. За хэрвээ би ингэж бичихгүйгээр миний үүссэн байгаа баазаас би одоо баазынхаа нэг бүтцийг нөөцлж авахаар бол яах вэ гэхээр би одоо энэ түрүүний бичсэн энийг устгаа ич. За устгалаа тий. Энд юу ч байхгүй. Одоо би нэг команд өгнө. Symfony за build schema гэдэг нь болохоор яадаг вэ гэхээр үүссэн байгаа баазаас энэ түрүүний бичсэн schema YAML гэдэг файлыг үүсгэдэг. Үүсчлээ.
За юу жижиг байсан одоо нэг бүх одоо филд нь ийм төрөлтэйгээд миний бичиглэстэй арай жоох өөр. Гэтэ ер нь бол адилхан. Энэ үүссэн учраас би түрүүнийхөө гэсэн командыг дахиад өгөхөд ямар ч ялгаа байхгүй ажиллана гэсэн. За энэ дээр нэг юм бол. За одоо нэг модуль үүсгээд тэнцэнэ форма submit хий. Тэгэхэд бол дахиад энэ команд хэрэг болно. Ямар аппликейшнд үүсгэж байгаа зааж өгнө. Фронтенд аппликейшнд би за контакт гэдэг форм модуль юу үүсгэж модуль үүсгэж. За үүсч. Тэгэнгүүт одоо за яг сайт хөгжүүлж явах явцад бид яг энэ хэсгээр нь орж үзэж болдог л доо. Энд чи юу байдаг гэхээр бүх одоо нэг тохиргоо тэгэл ерөнхийдөө нэг хаанаас юу дамжиж ирж байгаа гэдг нь тэгэл логууд нь бичигдчихдэг. Тэгээд за энэ чи контакт гэдэг юм гоо. Саяны модуль бол үүсчлээ. Гэтэ энэ зүгээр дефолт юм баггүй. Дефолт одоо хэсэг нь гэх юм уу та. За одоо модулаа үүсгэх учраас бид нэр тэр модулынхаа action дүрм үсрээ. Action гэдэг нь болохоор одоо controller хэсэг баггүй нэг MVC-г маань. За яасаа энэ симфони тий. Тэгээд одоо яг яагаад энэ ч нөө түрүүний дефолт гээд энэ хэсэг гараад ирсэн бэ гэхлээр одоо энэ мөрийг аваа хайчаад саяных байхгүй болчихно. Цагаан л цолцсон. За одоо би энэ форм үүсгэе. За яг тухайн энэ модулд нь зориул тухайн энэ модуль зөвхөн ашиглах формыг үүсгэхийн тулд би энэ нэг тэр модуль дотор нэг директор үүсгэж. Тэн дээр үү? За би энийг үүсгэж ядчих. Контакт. Энэ дотор би lib гэдэг хавц үүсгэж байгаа. За үүсгэсэн. Тэгэнгүүтээ би энэ lib гэсэн хавцаас дотор нэг файл үүсгэнэ. За энэ файл энэ зүгээр нэг дефолт хуудас руу варвар хийсэн юм байна. За энийг яач. За одоо би саяны үүсгэсэн байгаа энэ форм класс руу орлоо. За энэ чи симфонигийн үндсэн SV form гэдэг классаас удамшуулж. Тэгэнгүүтээ энэ дотор SV form-ын өөрийнх нь configure гэдэг функцийг дахин тодорхойлоод энэчээ. За одоо манай юунд формд юу байх вэ гэхлээр одоо энэ чи би хүссэн юм зарлж өгч болно. За жишээл би зүгээр name тий. Энэ нь болохоор new USB widget form. Input text байна. За энийг хаачихгүй харагдахгүй юм шиг. За ингээд үүсгэсэн. Тэгээ одоо би нөгөө нэг view хэсэг рүү орж жагаад энэ дээр би зүгээр форма хэвлээд үзье. Яг одоохондоо энэ хөвлөгдөхгүй яагаад гэхээр би энэ чинь action дээр нь форма зарж өгөөг учраас за одоо энэ нөхөртөө шууд action class-ийн 21 дээр алтаа гарлаа тийм.
Бага. Бага. Гэхдээ энэ зүгээр нүний симфони болохоор my form гэдэг. За одоо энэ түрүүхэн болж ирсэн. Класс. Би яагаад тэгэхээр энэ ч нэг өөрийнх нь дотор лив дотор байгаа учраас шууд my form гэж авах авч байгаа байхгүй. Гэтэл энэ дөө яагаад талтаа заагаад байна. Гү. Тэйч. Тэнгис түрүүхэн би юм үзэж чагаад яг ингэ бол явж исэн байхгүй. Widget form. За тэгвэл ингэ. Энийг коммент болгож чагаад биш үү. Энийг би my form гэхгүйгээр нь юугаа бол биш контактын форм гэж. За одоо ороод чинь. Тэгвэл миний тэрэн дээр алдаа байсан болоо гэж бодож байна. Тийм, дөрөв үүсгэсэн модулыг би автоматар додож байгаа байхгүй. За би энийг арай нэг жоох эвтэйх юм болох юм бол тийм түрүү би нэг модуль базаасаа үүсгэсэн шүү дээ. Тэнгүү цаана одоо тэр яг ийм филдтэй одоо яг миний энэ дээр бичих гээд байгаа юмыг одоо бичсэн байдаг хэрэг тэрийг харуулъя. За би энийг дуусгав. Нэг хэсэг одоо 1.4 дээр бол ерөнхийдөө хамтдаа юунаас 2-оос эхлэж шууд салаа авчихсан бэл. Тийм. Симфони дээр нэг юм урал хэлбэрүүд байдаг одоо шил нэг бичих системүүдийг хөнгөвчлөө бичсэн. Одоо би энэ дээр шууд түрүүний контактын индекс рүүгээл заагаад өгөхөд экшн шууд тийшээ заана гэсэн. Тийм. Redirect болон бүх юм дээр яг ингэж иймэрхүү байдлаар л хийж гэсэн. Темплетээ яаж солидон гэж юу? Тэ. Тэр хоёроос орж иж байгаа байхгүй. Симфони хоёроос. 1.4 дээр тийм байхгүй. За би зүгээр нэг ихтэй харагдуулахын тулд энэ чинь за ингээ ерөнхийдөө дөрөв миний үүсгэсэн формоос үүсэж байгаа. За одоо энэ форм яаж хаана үүссэн байгаа вэ гэдгийг харъя. Энэ багтаа. Ерөнхийдөө энэ одоо дотор нь филд байхгүй байгаа. Энэ филд нь хаана байгаа вэ гэхээр за энэ base form буу яг үндсэн энэ том форм их формд байгаа. Ингээд зарлаад өгсөн. Тэгээ энэ түрүү нөгөө миний командаар үүсэж байгаа хамтдаа. Ингээд үүсэж. Тэгээд энэ ерөнхийдөө түрүүнийхээ би
энэ рүү орж жагаад би энэ шинэ бүгднгийн одоо нэг яагаад өгч чинь тодорхойлоод өгч чинь. Одоо би энэ ч түрүү name гэдэг өгсөн те. Name-ийг би энэ ч энэ. За тэгчингуудаа би энэ дотор label буюу одоо name гэдэг label-ыг би зүгээр монголоор тэг нэр гэж тавьчих. Тэр ороод ирсэн. Тийм, энэ чинь aura хийчих гэсэн. За тэгэнгүүтээ би нэг тэр нэг хэрэггүй хоёр филд биш тий. Би түрүү үүсгэсэн яг хэрэглэх юм хэрэгтэй. Одоо бид нарт хэрэггүй. Тиймээгээ би шууд энэ чинээс unset хийж. Тэг автомат нэр дээр орчин. Тэгээд ерөнхийдөө надаа одоо ашиглах хэрэггүй би энэ чинь ингээд хаачж болно. За. Гүү тэрийг би одоохондоо нэг түрүүн зүгээр л хурдан нэг ямар схема үүсгэхийн тулд би зүгээр шууд яг security одоо шил team аавна гэсэн нэг шалгалт ирсэн ярих байхгүй. Тэгээ одоо би нэмж өчөөд эсвэл зүгээр тэрийг тэр түрүүний бичээс файл дээр бичээд өчнгууд автоматар бас цаанаа үүсчихнэ бас. Зарим юм. За би одоо энэ нэг subject email text. За ерөнхийдөө юм байна. Гарчих гэж. Mail. Илүү бичиж. Тэр мэйл ханаас ороод ирвэ. Энд мэйл гээд тийм би мэйлийг өгчээд энэ чи имэйл гээд тэгэнгүүт шинээр үсгэж. За ингэж болж байгаа. За одоо би энийг шалгая. Одоо энэ үл зүгээр ерөнхийдөө юу ч байхгүй. За тэгээд action за би энэ чи хэрвээ хүсэлтээр постд гараад ирэх юм бол энэ дээр зарласан формоо бүгдийн bind-д барьж аваад тийсэн. За би энэ чинь ингэж барьж байгаа юм энд нэг хийчих юм байна шүү.
За ингэдэг нь яаж байгаа юм гэхээр одоо энэ бүгд урдталтаа нэг одоо юу гэх юм яг нэг ижил формын бүх юмуудыг би ингэ бүлгэлж байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоо би яг контакт гэдэг энэ нүгээрээ одоо бариад авчихна. Одоо энд ингэ бариад авчихсан. За тэгэнгүүтээ хэрвээ энэ форм зүг байх юм бол за нэг орон тэрэнгууд симфони автоматар хэрэглэх сешн үүсгээд явчихна. Тэгэнгүүт би тэр сешн үүсээ одоо яг тухайн хэрэглэгчийг барьж аваад тэрэнд set flash гэдэг зүгээр нэг flash message үүсчихдээ бусад фреймворкүүд дээр байдаг шиг зүг байх юм бол би амжилттай гэдэг үг хэлчихье. Харин тэг илгээсний дараа гэсэн үг. Илгээхдээ зүг байсны дараа. Модуль руу тэрэлээ ороогүй. Одоо за харин одоо юу хийх вэ гэхээр би одоо нэг validation хий. Тэгэхэд бол энэ чи би validator зарлж байна. За одоо би чи зүгээр name гэдэг юм. Зүгээр string validator тавилаа. Классын 28 дээр авчихъя. За энэ цаана одоо шалгад эхэлж байгаа гэсэн үг. За одоо би энэ чи бүр нарийн шалгалт юм. Заавал аавна. Тэнгуутаа. Энд хамгийн багтаа. Гүрэн тэмдэг таав. За хамгийн багт 4 тэмдэг таав гэж. За тэнгуутаа одоо би энэ валидаtor тавьсан. Одоо энийг би өөрөө бүгднгийн одоо нэг бүрт одоо шил сая required гэж гарч ирсэн тийм. Энэ үгээ би одоо шил яг одоо өөрөөр өгье. За нөгөөт нь болохоор за одоо дахиад энэ хамгийн багтад 4 гээд. За хоосон submit-ийн гол шаардлагатай гэдэг. За ер нь иймэрхүү. Зурвас одоо энэ ч нэг юу байгаа дооз болно. За одоо би энийг би текст арай болгоё. Текст арай болгоход
Ингээл болгочихсон. За одоо өөр чинь. За одоо би зүгээр хиймэл юу гэх юм дата хий. Одоо бол баазд маань юу ч байхгүй байна шүү дээ тий. Энд дээр би контакт гэсэн юу тэвэл рүү таныг гэдэгч тэнгуүтэй за тэгчингуудаа миний нөгөө түрүүн өгдөг командыг өгчлөө тий. Тэгэхээр одоо манай MySQL нь ч юм тий. Одоо өгдлөө орцсон гоо түрүүний саний миний нэмдэг. Орцсон гоо. За одоо шууд модельтэйгээ яач харьцчээ. Одоо экшн дээр би модель хийсэн. За би нэг өөр нэг экшн үүсгэж байгаад за шүүгч. За энэ дээр яах вэ гэхээр this шууд энэ чинь энэ дээр action дээр query бичээд явцсан ч болно. За би зүгээр хэлбэр хурдан харуулах нь энэ чинь query бичиж. Select байх хэрэгтэй. From байх хэрэгтэй. That's the execute чи. Өөрийнх нь биш. Энэ симфони чинь нөгөө өөрөө энэ тентхийн зөндөө олон юмнуудыг хэрэгжилдэг. Тэгчингуудаа нөгөө доктрин гэдэг одоо юу гэх юм object relationship map-ыг ашиглангуудаа шууд яг юм доктрины бүх давуу талуудыг өөртөө агуулцдаг байхгүй. From гэдэг бага. Чи төвчтэй гэж. За контакт гэдэг амжилтсан те. За одоо би энийхээ вив хийчихье. Ерөнхийдөө вив байхгүй байгаа. Тэгээд ингээ үүсгэж явчих. За энэ чи симфони зориулаад тохируулсан. За би сая энэ шиг контакт гэдэг юу дамжуулсан те. Тэнгуутаа энийг би сигч за. Одоо энэ хаашаа бүх юмуд объектээр буцаад ирж байгаа. Тэгэхээр би энэ ч нэмийг авахын тулд get name гээл ID-г авахын тулд цаана үүссэн байгаа. За get ID-г авчин. За тэгэнгүүтээ би энэ ч сая show гэдэг. Түрүүн миний өгдөл ингээ хоёлаа гараад ирсэн. Хар бол доошоо тэгэл тэр чигтээ тавтаад. За одоо зүгээр нөө чи бэлэн функцээр гэдэг гэсэн тийм. За энийг төр тэгээ энэ доктриныг ашиглаж яаж яадаг. Энэ доктриных нь
get table гээ table авчин. Тагтгээд энэчнээсээ find гэдэг функц авчин. Энд дэр би нэг гэсэн юмыг авлаа. Тэ. За энэ алдаа гарсан. Яагаад гэвэл энэ ч нүг би юугаар дамжуулж ирээгүй гэж. За ингээд ингээд сая зүгээр функцээр тэнгуудаа энэ цаана бүр яад гэхэд одоо нэг зүгээр юу гэмдэ where хийдэг шүү дээ. За би where хийж авлаа гэж бодоход те find by юугаар нэмэрнэ ч юм уу. А тэнгуудаа энэ чи би одоо шилдэг тэнгис чидэг ч юм лөө ингээд явчихна. А тэнгуудаа хоёр where хийх юм бол and where тэгэл явчихна. А тэнгуудаа би энэ чи find by за ID гिचингуудаа тий би чи арийгаар хойно дамжуулчих болно. Одоо энэ чи ингэж өгч байгаа л 1 2 ч юм уу 3 гэсэн ID танууд ч юм уу бүгдийг аваа гээл тэгэл миний ялгааг байдлаа. Тэ. Болно. Одоо би базаасаа энэ чи нэг юу үсгэж. Түрүүний байгаа өгдлөө. Нөөцтэй тавьчих. Тэгэнгүүт энэ хаана юу үсэж байгаа вэ гэхлээр дата гэдэг дотор энд үс. Тэгэл одоо шил яг хөгжүүлэлтийн явцад би хиймэл дата надад хэрэгтэй болдог. Би хэдэрэн ч үүсгэж хагаад дараа нь ингээ нөөцлж аваад тэрийг нэг дата дахиж үүсгэх болгон дахиж гараараа оруулаад тах шаардлагагүй хэрэг ингээ үүсгэл явах гэсэн. Fixtures ямар дээр нэг давуу талтай юм нь юу гэхэлэр энэ чинь шууд ингээд би өөрөө бүр нэг давталт өгчдөг байхгүй. Одоо шил PHP for гэж байгаа энэ чинь for test давт гээл. Гээл за ингээл for давталт өгч шүү дээ. Тэгэл ингээл одоо эн чинь яг for давталт өгчөөл энийг энд биш энд тавь гэсэн. Энд тавь гэсэн. Тэгэл ингэнгүүт одоо шил 30 ширхэг өгдөл 100 ширхэг өгдөл ингээл орчин. Гэтэ би энийг яг үзүүлэе гэж бодоод хийсэн чинь яасан юм PHP хөлбөр зөрс юм уу яасан юм өнөөдөр өглөө миний компьютер асуудал үүсчихсэн. Тэгэхээр би ярих чинь. Ерөнхийдөө бол тиймэрхүү боломжууд зөндөө. За өөр асуух зүйл. Энэ 1.4 одохгүй 2 нь одоо бета 3 гарцаа явж байгаа байхгүй. 2 нь бол бүр шинжлэгдээд яаж л байгаа юм шиг. Гэтэ ерөнхийдөө бол нэгийнхаа суурь нь байж хахад 2 нь сая би нэг эндээс одоо энэ шүү дээ. Темплейт гэдэг нь layout гэж энэ. Одоо энэ одоо шийдвэл SV content гэдэг хөвчгчээр би энэ body дотроо ерөнхийдөө өөрийнхөө хийсэн бүх юмыг ингээд хөвлөд байна гэсэн үг байна. Тийм тэгэнгүүтээ SV content дотроо би одоо нэг модуль болгоныхоо энэ template дотор байгаа энэ PHP файлуудыг одоо юу гэмдэ нэг юм slot болог slot-нд ингээд юм хийгээл аваад гэсэн үг. Баггүй тэр нь харин одоо Symfony 2-оос твик гээд шинэ бүрдийн хэл гарч ирсэн. За өөр. За тэгж хэлэх гээд нэ тэ. Одоо тэгээ 2-оос бүр яг бүр утгаараа юм PC ороод хэлсэн шүү дээ. Тэ. Тэгээ нэг Symfony чинь нэг давуу тал нь Django-гоос хэрэгтэй юм аваад, REST-с хэрэгтэй юм аваад
Ерөөсө бүгднгээс нь хэрэгтэй юмнууд ингээл түгэл. Аа. За. Жанга гой. Аа. Мэдгүй. Яг аль дээр бичлэг хэрэгтэй гэж. Тийм. Мэд надад одоо бүр ингээ гарт тасцсан бичлэг нэг их санагддаг шүү дээ. Яг хөө зүгээр одоо би ингэж болно. Саний миний зүгээр ингээ нэг ингэж болдоо шүүгээ боломжуудыг харуулахын тулд тэгсэн байхгүй. А тэрнээс зүгээр яг нэг бүх бичиглэлээ давчлыг гэлдэг шүү дээ. Тэнгүүт би одоо шилдэг юм чинь. Одоо би нэг ямар нэгэн шалгалт хийхгүйгээр зүгээр тий энэ чинь за энэ чинь name гэж байл тий. Тэнгуутаа би name-ийг энэ чинь ингэ тодорхойлоод өгч байгаа байхгүй. Type. Тэгээд за энэ бол string тий. String төрөлтэй string 250 байна. 255. Тэнгуутаа энэ чинь not нь бол заавал юм бичнэ тий. Тэнгуутаа unique гэж байдаг шүү дээ. Unique гэдэг нэг давхцах энэ дахиж тий unique гэдэг. За тэрнийхэн. Тэгээд ерөнхийдөө ингээд өгчих юм бол шууд нэг түрүүний өөрчилсөн форм дээр хамтдаа шууд нэг валидатор нь хамт орчдөг болохоор заавал тэгж миний гараар бичсэн юм би шалгах халбгүй гэсэн үг. Одоо энэ болохоор нэг XML-ийг арай нэг боловсронгуй болгосон YAML гэдэг форматаар бичиж байгаа байхгүй. Python дээр ч гэсэн нэг routing YAML гэдэг байгаа тийм. Тийм. Тэгэнгүүт шууд одоо ямар нэгэн ичээ тэблтэй relation хийж байгаа бол relationыг бодтой өгчсэн дээр бодтой гоо. Тийм. Тийм. Одоо энэ чинь content typeтэй байсан бол ингээд юмхийдээ хэлбэрчүүл чинь. Энэ дээр team table байсан бол гэж явж шүү дээ. Энд чи би type ID ч юм уу. Энэний type нь бол integer төрөлтэй. Integer төрөлтэй гэсэнчлээ. За байна. Чэтгэл нэг local type ID амархуу байдалтай л авчихна. Тастай. Жишээлбэл яаж? Энэ бол ингэж бичснийхаа дараа өөрийнх нь классууд нь энийг хөрвүүлэл баазаар үсгэх бүх юм үсгэх гэж байна. Энээс илүү амар хэлээр би өстой. Яг хөө зүгээр энэ бол янз бүрийн биш л дээ. Энийг би ингэ бичээ сурсан байхгүй. А ерөнхийдөө бол зүгээр энийг бүр нөгөө төрөний нэг генерат хийж гарч ирсэн шиг бичиж болно. Гэтэл ерөнхийдөө тиймэрхүү. Бүр хялбархан гэж жишээлбэл ингээ бичсэн бичлэгүүд хаяа таарж явж л гэдэг. Иймэрхүү байдлаар ингээ доошоо ингээ нэг шалтгаан байна. Ер нь их зарчмын үед энэ хоёр ялгаагүй. Энэ ч таслал байхгүй ингээ бичих юм бол. За өөр. За тэгвэл нэг энэ яг PHP-ийн тэр бас нэг VI-ийн тийм плагин байж байгаа байхгүй. Тэр одоо шил фолдо ингээд хураан. Тийм. Фолдоны ингээд тэнгуутаа зүгээр
Одоо би шил функцчлэхэд ингээд шууд функцийн юм гараад нэг одоо юу гэх юм. Static гэх. Тий. Гүйцэлтэн гэхдээ бүр яг нэг би NetBeans ч юм уу Eclipse шиг тэгж бүр яг нэг одоо нэг documentation дээр гарч ерөнхийдөө нэг энэ хавьд байгаа нээсэн байгаа файлууд дундаас шууд таачдаг шүү. Нэг tag ашиглаад шууд гүйцэё. Тийм. Ийм юм. Юу нэ? Symfony юм. Шууд ингэж гаал плагин интернет болоор үзүүлэх гэж бодсон. Плагин инсталл гэж байгаа плагиныхаа бүтэн нэрийг бичээл авах дарахад шууд үзсэн. Үгүй Vim руу биш. Symfony-гийн плагин бол юу руугаа сууч. Symfony-гийн прожект руугаа шууд өөрөө ороод. Vim-ийн болохоор нэг add-on manager гэх нэг юм байсан. Тэрүүгээр бол гэхдээ зүгээр шууд гараараа л болчихсон. Vim гэдэг бодлогоо. За баярлалаа.